Яасан бацхан эдита контентээс мэдчилж байна. Бид нар бодиттой баримттай хараад бус хоолны шүүмж хүргэж байгаа. Тэгээд удаан уулзаагүй Япон аргаар уучлаарай. Завгүй байлаа. Жохон мөнгө хөөлөө. Тэгээ наадан болж байгаа юм чинь мэдээж нодон шиг наадмын хамгийн гоё хуушуртай газрыг хайх болон тийм болохоор бүгдээрээ хамгийн гоё хуушуртай газар хайцгаая. За тэгээд манай контентыг дэмжиж байгаа бол лайк, шеэр, сабскрайбаар дэмжээрэй. Эдита контент наадмын хуушур 2025. Ерөнхийдөө бол нодонтой харьцуулах юм бол зохион байгуулалт өөрчлөгдсөн байгаа. Одоо түүцэнгэлтгийг тойроод наадмын хуушурын асрууд байсан бол ихэ болцсон. Гэтэ хоолны хэсэг нь одоо нэг газар төвлөрсөн байгаа. Ерөнхийдөө хуушурны кластер үүссэн байгаа даа. Монголын эдийн засагт шинээр том одоо нэг хуушурны эдийн засаг өсөөд сая худлаа ярьчлаа. Түүцэнгэлтгийн үүдэн дээр бол шагийн хүмүүс хэлбэраа зарж байна. 400 500 гэж байна. Өөр нь бол playtime-ийн тасалбараас хамаагүй үнэтэй байна шүү. Playtime-ийн тасалбар маш их нэг сошиалар хүн болгон бараг playtime-ийн тасалбар зарсан. Тэгэнгүүт нэг нацгийнх ингээ пост стори оруулж ирсэн шүү дээ. Та нар яасыг билет зардгийг. Тэгээ бас Нямбатар бас шагуудыг бодоод та нар яасыг билет зардгийг гэж бодож байгаа хаа. Манай хоёр бас хуушуур хайцсан явж энэ да. За түүцэнгэлтгэхээр тойрлоо. Хоолны эцгүүдээр хаана хуушуур идэхээ ер нь бодсон байгаа. Эхний хуушууруудаа амсан эхний хуушуурын газар нь одонтой ээжүүдийн хуушуур гэсэн. Би өөрөнхийдөө одонтой ээжүүдтэй ойр байдаг учраас ямар ч гэсэн одонтой ээжүүдийн хуушуур нь амстай байхаа гэж найдаж байна. Одонтой ээжүүд шүү. За хоёр хуушур авъя. Энд чи хэдэ? Зэ. Одонтой ээжүүдийн хуушур. Шас халуун байна. Мах бас дажгүй их байна шүү. За тэгээ хуушурнаас амсъя. За. Яа. За, одонтой ээжүүдийн хуушур идлээ. Тэгтээ хуушур нь одонгүй хуушур байлаа. За, сэтгэл ямар байсан бэ гэвэл хоёр хуушур захиалсан. Тэгээд хуушур нь идэж үзлээ. Нэг онцгой юм байгаагүй. Ерөнхийдөө маш дундаж амттай байсан. Ерөөсөө тийм онцгойрох юм байгаагүй. Ганц миний анхаарлыг татсан зүйл нь юу вэ гэвэл нэг одонтой ээжүүдийн хуушурын гингүүт нь одонтой учраас тийм шагналтай одоо тодорхой хэмжээний статустай санагдсан гэхдээ яг тийм байгаагүй. Тийм учраас дараагийн хуушурныхаа газар руу явъя. Таваас би нэг хоёрыг өгнө. 3500 байсан шүү. Үнэ арай үнэтэй байсан. 3000 байхад хуушур нь 3500 байсан. Амт бол за дараагийн газар. За манай дараагийн газар сайхан наадар гэдэг хуушурны газар байна шээ. 2015 он 2016 онд хамгийн амттай гэсэн нэг тийм асар байсан юм аа. Ноднгийн хуушур чинь байсан билүү Монгол гөрмөл. За энэ жилийн хуушур нодных шиг адилхан гоё юм тий. За шалгаа үзье. Ноднгийн 100 яг наадмын үеэр идчихсэн хуушур байна. Гоё хуушур байсан юм шиг санагдаад байна. Ямар ч гэсэн амсаа үзье. Энэ жил би мах идэж байгаа гэхгүй юу. Махнаас гарч байгаа. Мах нь бол урил нь бол гоё шаржгансан байна. Одоохондоо махтай таарлаагүй байна. За мах бол энэ чинь байсан байна. Энэ хуушур бол төрийн сойрхолд болдын хамгийн дуртай хуушур. 90 гурил 10 мах.
Маха дажгүй амталсан юм байна. Надаа калиар дутагдж байна. Энэ бол яг одонтой ээжүүдийн хуушууртай харьцуулах юм бол гоё амталсан байна. Хуушуур нь бол гоё хайрсан байгаа. Би бол 5-аас 3 өгнө. Ягаад гэвэл махны хэмжээ нь бага. Бараг энэ хуушуурны 20% ах байсан. 30% мах гэж хэлж байгаа. 30% ах байсан. Тэгэнгүүт нь үлдсэн бол ер нь гурил. Маха бол гоё амталсан байна. Тийм учраас би 5-аас 3-ыг өглөө. Гэхдээ миний хоёр одоо шүмжлэх зүйл нь алиар байхгүй байна. Махны хэмжээ нь бага байна. Энэ хуушуурны газар яг авто угаалгын яг эсрэг байна шүү. Үнэн 3000 төгрөг. Тэгэхээр одонтой ээжүүдийн хуушуурнаас бол 500 төгрөгөөр илүү хямдхан, илүү амттай байсан. Сайн байна уу? Сайн байна. Юу? Нэг хуушур авъя. Зэ халиартай эрчим хуушуур дээр ирсэн байна. Миний анхаарлыг яагаад татсан бэ гэвэл 2015 онд хамгийн амттай хуушуураар шалгарсан байна. Тэрийг хэн шалгаруултыг явуулсныг мэдэхгүй байна ямар ч гэсэн. Энэ үг бол ураа үг бол анхаарал татж байна. Тэгээд 2016 онд хамгийн өвөрмөц амттай байсан гинэ. За тэгээд түүх дурсахгүй. Өн ингээ халиар харагдаж шít. Махны хэмжиж гэсэн дажгүй давгүй санагч байна. That's what I'm talking about. Хуушуурн дотор халиар ивэл гоё амт оруулна. Одооны байдлаар энэ бол хамгийн гоё амттай хуушур юм шиг санагдсан. Халиар бол амтж байна. Харж гинөө би хоолоо дуустал нийцсэн. Энэ бол амт чанарын баталгаа. За тэгээ нэрнгээсээ 2015 оны хамгийн шилдэг хуушууртай байсан гэдэгтэй түүхтэй байна. Хуушуурын нэг хуушур аваад идэж үзлээ. Хажаар нь гоё амттай байсан. Тэр гоё амттай байсан. Махны эзлэхүүж гэсэн дажгүй байсан. Тэгэхээр би нэг 5-аас 4 өглөө. Үн 3000. Танах наадмаас гадна хаана юутай хоолны газартай? Урдталтаа. Урдлын хамгийн нүрэ инээд байна. За. За. Амттай хуушур. За. Зя 2015 оны 2016 оны өвөрмөц амттай 2025 онд ямар ч гэсэн өвөрмөц амттай байна. За эрчим халиартай хуушур 2015 оны хамгийн шилдэг амттай хуушур энэ авто угаалгаас цаашаа явсаар агаал болон байгаа шүү. Ерөнхийдөө бас нэг тип үгүй. Яг ингээд түүцэн гэлтгээр ирж байгаа хүмүүс хаана хуушур идэхээ мэдгүй байвал ерөнхийдөө тойрж явж агаад цагдаа нар хаана уушуур идэх тэнд хуушуур идээрээ. Манай цагдаа нар бол хандшгүй шүү дээ. Гоё уушуурыг бол маш сайн мэднэ. За цагдаа нар харагдахгүй байна. Нэрээ. Энд хуушуур идэх гэж бодсон. Ягаад гэвэл наадмын хуушуур энгийн халиартай тэгээд шалгая. За энгийн халиартай наадмын хуушуур идэж үзэж байна. Нэг юм бас таалагдж байна. Нөгөө нэг гялгар хотод биш яг цаастай байна. Энэ цаасны гадаргуунаас хунцралтай. Гэхдээ ерөнхийдөө бол гялгараас бол хамаагүй дээр байхаа гэж бодож байна. Махны эзлэхүү бол маш их байна. Ер нь хамгийн хүчтэй нэг битүү мах байна. Урал нь бол нэмгэн байна. Хуушурч махтай байна. Халиартай халиаргүй ялгаж байгаа юу? Өө тэгвэл халиартайг нь дахиад авъя л да. Халиартай нэг юм. Нөгөө юу энгийн халиартай гэдэг уншингууд нь тий.
Энгийн хуушуур нь ер нь гоё амтсан байна. Энгийн хуушуурд нь би бол 5-аас 4 өглөө. Маш их махтай байна. Махаа гоё амтсан байна. Тэгээ нэг дутагдaltaй нь вэ гэвэл жоохон гурилан шарж ирсэн биш байна. Гэтэ бусдаар бол яг гоё юм. Тийм учраас 5-аас 4. Look at that. За, халиартай хуушуур идлээ. Мах ихтэй, халиар ихтэй. Гоё амтсан байна. 5-аас 4 өглөө ерөнхийдөө яг тэ энгийн халиартай хуушуур нь яг энэ дээр тэр маркетингдээ бол нийтж байна. Би бол 5-аас 4 өглөө гоё амттай байна. Энгийн бас гоёсан. Хуушуур хэд байсан бэлээ 3000 лөө. За. Амттай хуушуур байна. За тэгнэ. За баярлаа. Мах ихтэй, халиар ихтэй. Тэг багт таас өгөх манай. За баярлаа. За одооны байдлаар хамгийн дажгүй хуушуур бол энэ газар байна шүү. Түүцэн гэлтгийн одоо Дэрэн FC Дэрэнгийн хөдөлмөрийн талбай дээр байгаа. Наадмын хуушуур энгийн халиартай гоё амттай шүү. Гэхдээ хэдий тэгж бодохгүй ч гэсэн хэрэг дээр нөгөө үйлчлж байгаа хүмүүс маань тэгээд За саяны эзэн хуушуур бол мах ихтэй, халиар ихтэй. Тэгээ миний нэг хүсэж байсан зүйл нь тэр гурилан шаржигнсан байсан бол бүр яг хамгийн бест хуушуур байх байлаа. 5-аас 5 болохоор байлаа. Бусдаар бол яг гоё байсан. Махаа гоё амталсан, мах нь их, халиар нь ч гэсэн гоё оруулсан. Гэтэ ганц нэг зүйл нь тэр гурилан шаржигнсан байгаагүй. Тэрийг ал засчих байсан бол бүр 5-аас 5 хамгийн бест хуушуур байх байлаа. Ерөнхийдөө түүцэн гэлтгийг 2 удаа тойрч тэгээд нэг анхаарал татсан 3 газар дээр очлоо. Нэг хэцүү зүйл нь юу вэ гэвэл түүцэн гэлтгээр бүгдээрээ адилхан зүйл зарж байгаа хуушуураа тэгээ ялгарх зүйл нэг харагдахгүй байгаа. Тийм учраас яг бидний очсон тийм тэр 3 газар бол нэг нь бол 2015 онд хамгийн амттай хуушуураа шалгарч байсан. Одонтой ээжүүдийн хуушуур гэжсэн. Сая бол тэгэл энгийн халиартай хуушуур тэгэл симпл тийм одоо рекламтай байсан учраас анхаарал татсан. Бус газард бол ерөөсөө нэг тийм өдөнд өртөхгүй байгаа. Тэгээд одоо цагдаа нар хаана бууз идж байгааг, хуушуур идж байгааг харах юм уу эсвэл одоо хаана хүмүүс их бижигс маань тийм газрыг шалгах юм уу? Тэгж л юу н сонгох байх тий. Одоо сүүлийн хуушуураа идэж үзье. Одоо зүгээр яг тийм шаржигсан хуушуур, кранчи хуушуур идмээр байна. За ерөнхийдөө дундаж хуушуур бол 250-аас 300 калоритой байдаг юм байна. Нүүрс ус нь бол 24 г, уургийн хувьд бол 12 г гээд AI надад хийж байна. Тийм учраас бас ялангуяа энэ халуунт хоолоо тохируулаад идэх нь зөв шүү. За одоо цагдаа нарыг хай. Халиартай эрчим хуушуур бол яг л фью шиг тэнцэн салбартай. Нэг хуушуур авъя. Цагдаа нартаа итгээд хуушуур захиалчлаа. Энэ хуушуур бол час халуун байгаа. Энэ аж тунмал гэдэг нэртэй газар тэгээ хоёр талаас үйлчлдэг юм байна. Энд чи авто угаалгын эсрэг байна шүү дээ. Юу лээ? Тийм үү? Авшигтэр цаасан. Тий. Тэр яг хажууд. Тийм байна. Энэ бас авто угаалгын эсрэг байна шүү. Ерөнхийдөө энэ газрыг яаж таних вэ гэвэл баахан цагдаа нар байна. За
Одонтой ээжүүд өөрчин Монгол гүрмэл 2015 оны шилдэг хуушуур нөгөө юун дээр дэрэн дээр энгийн хуушуур энэ за гарны 5 хуушуурны газараар орлоо. Энэ хуушуурны газрын сонголтыг хэрхэн хийсэн бэ гэвэл ерөнхийдөө цагдаа нар хаана байна тэнцэн очоод хуушуур захиалсан. Тэгээд махны эзлэхүү бол дайжгүй байна. Хуушуур нь мах ихтэй байна. Гоё амталсан байна. Халаар тийм үү? Баг зэрэг халаар байна уу? Нэг хөө одоо халаар ах та тий. Зүгээр унц юм болоо. Их чи амнаас унц юм тийм шиг. Ер нь бол авилга байна шүү дээ тий. Бага мөртлөө нэг харагддаггүй шүү дээ тий. Яг адилхан энэ хуушуурд халаар байгаа гэхдээ харагдахгүй байгаа. За тэгээд амрыг ирээ. За энэ хуушуурд бол 5-аас 3-ыг өглөө. Мах ихтэй байна. Махаж гисэн гоё амталсан байна. Хоёр сул тал нь юу гэх юм бэ гэвэл халаар байхгүй байна. Тэгээд гурилан шаржигнсан биш байна. Бусдаар бол гоё хуушуур байна. За тэгээд 5 газар дээр очиж хуушуур амслаа. Тэгээд бидний дүгнэлт юм байна. Эдита контент бид нар бодиттой баримттай хараад бус олонний шүмж хүргэж байгаа. Тэгээд сайхан надараа наадмын хуушуур 2025 оны шалгаруулал явагдлаа. За тэгээд энэ контентийг дэмжиж байгаа бол лайк, шеэрээр, subscribe-аар дэмжээрэй. За тэгээд дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа, сайхан наацгаарай.